За хэдүүлээ хамтдаа юу яа. Нөгөө Эфес номын 4-ийн 4-р бүлгийн 1-ээс 6-р эшлэлийг гаргая. За тэгээ би эндээс уншаад үгээ заяа. За иймд та нар дуудагдсан тэрхүү дуудлагатаа зүү зөкстэй явахыг эзний хоригдл би хичээнгүйлэн ятгая. Ингэхдээ даруй бөгөөд дүлгөөн зангаар хайр дотор биеэ хүлцэн төвчиж амар тайвны холбоос сүнсний ив нэгдлийг хадгалахыг хичээх түм. Та нар дуудагдахдаа нэг найдварлуу дуудагсны адил нэг бие, нэг сүнс, нэг эзэн, нэг итгэл, нэг баптизм, нэг бурхан байна. Тэр бол бүгдийн эцэг бөгөөд бүгдийн дээр бүгдээр дамжин бүгдийн дотор байдгаа гэсэн байна. Амен. За. Тэгэхээр ер нь итгэгч нарэт одоо цуглаанд ирсний дараа, эзэн дээр ирсний дараа нэг тийм дуудлага гэдэг ойлголт байдаг тий. Дуудлага сонсч байсан юм байна. Хүмүүс ярьдаг шүү дээ. За чи ямар дуудлагатай вэ? За би ийм дуудлагатай, тийм дуудлагатай гэх. Тэгэхээр яг ерөнхийдөө Библийг харахаар нэг 3 дуудлага ер нь 3 хэсэгт хувааж байна. Тий. А нөгөөх нь бас бурхантай бид нөхөрлөхөөр дуудагдсан гэдэг. За хувьчлан дуудлага байдаг. Тэр бол аврал руу одоо зарим хүнийг нэг онцгойлж бурхан зарим нэг зорилгын төлөө өөрийнхөө төлөвлөгөөний дагуу дууддаг. Жишээ нь юу гэдэг чинь те за нэг гадагшаа одоо илгээлтэнд ч юм уу ямар нэгэн зорилгын төлөө. А нөгөөх нь болохоор албан дуудлага гэж ярьдаг л да. Энэ бол нөгөө чуулганд үйлчлүүлэхээр ч юм уу те одоо багш ч юм уу пастор ч юм уу болгохоор. Тэгэхээр энэ дуудлага дотор заримдаа зүгээр анзаарахдаггүйгээр орхигдчихдаг нэг дуудлага байх. За тэгэхээр бүгдээрээ тэр дуудлагын талаар өнөөдөр товчхон үзье гэж бодож байна. За тэр юу вэ гэх юм бол ер нь дуудлага гэдэг үг маань өөрөө нэг албан ёсны урилга гэсэн утгатай. Одоо бидний хин нэгэн урилаа л гэсэн үг байхгүй бурхантай урьсан. Нэг зорилгын төлөө тэгээд урьсан гэсэн тийм утгатай юм байна. За тэгээд энэ дуудлага юу вэ гэх юм бол энэ одоо сая бидний уншсан Эфес номын 4-ийн 1-ээс 6 дээр бичсэн байна. Ерөнхийдөө тэр нь юу вэ гэвэл бид нэгдмэл байхаар дуудагдсан гэсэн юм. Энэ бол үндсэн дуудлагатай орж байна. Яг үндсэн дуудлага. За тэгэхээр энэ нэгдмэл байна гэж юу гэсэн үг юм бэ гэд хэдүүлээ. Бас нэг асуулт тавиад явъя л да. Нэгдмэл. Тэгээд мэдээж хэрэг монголчуудын хувьд бол нэгдмэл байдлыг бид мэднэ тий. Одоо зүүц зүгэн дээр шүү дээ. Цовж явсан барнаас цуглаж шуурсан шаазгаан дээр. Тэгээ эвд шаазгаа буг байрч гэдэг юм. Ер нь нэгдмэл байна гэдэг бол монголчуудын хувьд ялангуяа нүүдэлчдийн хувьд бол хүч чадал уус гөрөн одоо тэг хүчрэг байх, ялалттай байх одоо гол үндэс болчихсон байна. За тэгэхээр хэдүүлээ одоо Эфес номын ерөнхийдөө түүх нөхцөлийг бас ярих хэрэгтэй болж байгаа. Тэр нь юу гэвэл энэ Эфес ном нь болохоор тэр үед одоогоос нэг тэг Паул илч бичсэн. За манай эртний 50-д онд 55-6 он бичсэн ном баг. Тэгээ энэ үеийн нөхцөл байдал юу гэхээр энэ Эфес гэдэг нь одоогийн энэ Турк улсад байдаг чуулган баггүй. Тэгээ энэ чуулганд тэр үед нөгөө өөр орны одоо өөр үндэстэн грек, еврей соёлтой хүмүүс. За одоо биднийхээр ярих юм бол тий одоо монголчуудаас гадна Европ хүмүүс, Африк хүмүүс ч юм уу тий нэг дор байж. Тэр хүмүүс яаж нэгдмэл байх юм бэ? Өөр соёлтой хүмүүс. Тэр энэ их чухал байж л дээ. За тэгэхээр энэ еврейчүүдийн хувьд нэгдмэл байдал гэдэг бол их сонин ойлголт байж. Тэд нар бол яг бие биентэйг үндэстэн дотроо бол нэгдмэл байж чаддаг. А гэхдээ тэдний хувьд өөр үндэстэнтэй нэгдмэл байна гэдэг бол ерөөсөө юу байгаад. Айгу цоошин ойлголт. Яагаад гэх юм бол бид нар мэдж байгаа тийм. Израильчуудын өөр үндэстэнтэй нэгдмэл байна гэх юм бол харь үндэстэн тэдний хуурамч шүтэн гэж ярьдаг тийм. Мод чулуу одоо юу гэдгийг од нар сар тэднэртэй нь орооцолдох учраас тэднээс аль болох зай байв. Ер нь тэднийг аль болох хол байх тусмаа тэднэрт сайн. Тийм учраас харь үндэстэнтэй одоо ойр байна гэдэг бол израильчуудын хувьд цоошин ойлголт байжээ. Тийм учраас энэ Эфес номон дээр ингээд бичсэн байгаа. Нөгөө Паулийн энэ хэлсэн. За бид нар ингээд ийм нэгдэлтэй байх ёстой. Яагаад нэгдэлтэй байх ёстой юм гэх юм бол энэ Эфес номын нэг одоо 2 3 дугаар бүлэг дээр нь бичсэн байгаа юм л да. Ийм нэгдэлтэй байх гол шалтгаан нь бурхан хийсэн гэж. Бурхан яаж хийсэн гэхээр одоо жишээ нь за бидний хувьд хамгийн дургуун үндэстэн ямар үндэстэн бэ? Монголчууд бол энэ урд зүгийн хүмүүс айгуу дургуй те. Бид нар тэднэртэй нэгдмэл вэ гэвэл юу гэж бид хүлээж авч чадах болов? Хин нэг те нэг урд зүгийн нэг хүнтэй өө сайхан ингээд хоолундаа хувааж идээд амьдрал ахуйгаа ярилцаад ах トゥ шиг байгаад орж гараад тэгээ явна гэвлээ мэдхгүй хэцүү байхаа те. Тэгэхээр израильчууд яг нөгөө грек хүмүүстэй одоо тэр үеийн хүмүүстэй тийм байна гэдэг нь тийм. Одоо бид нартэй
урд зүүн хүмүүстэй ойр бай гэж байгаатай адилхан байгаа байхгүй. Тийм учраас хүлээж авах аягүй хэцүү. Тэгээд харин энийг яагаад бид нэгдмэл байх ёстой юм бэ гэхээр энэ Эфес номдэр болохоор нөгөө бурхан хятад Монгол гэж ялахгүйгээр тийм үү. Африк юу гэж ялахгүйгээр бүгднийг аварсан. Тэгээд бүгдэнд нь яг адилхан статус буюу одоо нэг адилхан ийм байр суурьнд аваачаад адилхан үр хөрөнгө өгсөн гэж ярьж байгаа хэрэг. Тэгэхээр одоо жишээ нь за зүгээр одоо Монголын нөхцөлд аваад үзэх юм бол за яг би зүгээр юу яах гэж байгаа шүү. Энэ гудамжны хүмүүсийг доош нь яг хүнийг нь биш. Зүгээр тэр нөхцөл байдлыг зүгээр хэдүүлээ өөрсөндөө яриа л да. За бид нар инглээ гэж бодъё. Жишээ нь одоо нэг гудамжны нэг хүнийг тэр чинь ажил хийхгүй тий. Ажил хийдэг амьдралын төлөө зөвтөхгүй зүгээр өглөө босоод архиа угаал ямар ч хариуцлага байх үүрэхгүй. Тэгтэл бид нар яаж байгаа вэ? Зарим нэг хичээл сургуул ажил төрөл хийгээл тий. Амьдрал өөрийгөө хөгжүүл явж. Тэгсэн чинь бид нар яг бидэртэй адилхан. Бид нар юу одоо ажил хийгээд сурж байгаа мөртлөө тэд нар юу ч хийхгүй мөртлөө бидэртэй адилхан диплом аваад бидэртэй адилхан цалин аваад ингээд эхлүүл яах вэ? А нөгөө талаараа бас тэр хүмүүстэй хамт бид нар амьдарч эхлүүл яах вэ? Тэ? Тэр хүмүүс яг бидний яг одоо бидний гэрт яг тэр нөгөө нэг усанд ороогүй байдалтайгаа зүгээр ингээд үнэр танаар хангалуулаад тэгээд энд орж ирээд хамт унтаал хамт хоол идэв. Тэгснэ гадуур яг нөгөө юм хийгээд. Эсвэл бид нар тэдний байр суурьнд очивол яах вэ? Яг тэдний байдаг газар нь байгаа. Тэгснэ өглөө тэндээс хичээл сургуультай яваад ажилдаа яваа. Яг ингэж энийг хэлсэн бэ гэхээр израильчууд одоо ингээ харь үндэстэн гэж яриад байгаа шүү дээ. Грекчүүд тэднэртэй ингээд одоо хамт нэг юм одоо байр суурьнд очно гэдэг нь нэг бол тэр хүмүүсийн байгаа нөхцөл байдал очиод амьдарч байгаатай адилхан. Эсвэл тэр хүмүүс яг тэр байгаа байдалтайгаараа бидний яг энэ амьдрал дотор орж ирээд амьдраад байгаатай адилхан байгаа байхгүй. Тийм учраас израильчуудын хувьд нэг хүлээж авах дай хэцүү. Тэр хүмүүст яаж бидний нэгдмэл байх юм бэ? Боломжгүй. Харин израильчуудын хувьд нэгдмэл байхдаа одоо энэ дэр нэг юм зан ааш ярьсан байна. За би эндээс уншия. Ингээд нэг 4-р 20 ажлаас хэлсэн байгаа тийм даруу бөгөөд дүлгэн зангаар хайр дотор биеийг хүлцэн дэвчиж амар тамны холбоосон сүнсний мэдлийг хадгалах хичээгтэн гэж хэлсэн байна. Энэ бас израильчуудын нөгөө шин юм байсан. Юу гэхээр израильчууд хоорондоо ингээд ийм нэгдэлтэй байхдаа одоо эвтэй байна гэдэг нь бидний хувьд бол монголчууд бид нар эвтэй юу? Эвтэй тий. За одоо юу гэдгийг эвтэй гэдэг нь нөгөө юу шүү? Тэр харангуйтаа энэ гачин гамбишиг царайтай юм. Энэ намх юм шүү. Энэ царай бот энэ хөгшин юм байна гэж бид нар тэгдэггүй тий. Харин монгол хүн байх юм бол зүгээр харин тэгсэн мөртлөө 3 зүгийн хүн ингээд 2-3-аар одоо нэг сүүлийн пестер яваад байгаа шүү. Үшин гадуур чинь урд зүгийнхээ ямар их болцсон юм бэ тий. Явж ангуут хиттар. Нүгт бид нэг гайхаалаа. Ингээл нэг дургу хардаг шүү. Яг нүү шиг монголчууд бид нэг ингээд эвтэй байна гэдэг нь заавал ингээд бүүндээ нэгнээр гүйж чам тайртай шүү. Чи өстө ямар гоё харагдаж байна. Би чамд өстө тий. Энэ тэр гэж бид нар хэлдэг зүгээр л. Ингээд цогцоод ингээд амьдраа гэж. Бид нар ямар үед ийм нэгдэлтэй хардаг вэ гэхээр цагаан сараа наадан баяраар тий. Тэр яг энтэй адилхан израильчуудын хувьд бол нөө зан ааш ярилцдаг хоорондоо. Одоо би заавал бие биенд ингээл дүлгөөн байгаал хайр дотор би энийг уушлаадах шаардлагагүй. Зүгээр чи бурхны гэрээнтэй нэгдсэн үү? Тэ? Бурхны хуулийг сахиж байгаа юу? Тэрэн дотроо нэг амралтын өдөр за хөвч хүндлэлт хийлгэсэн үү? Тэгжил байгаа бол чи израиль хүн. Тэгэл бид ингээд нэгдмэл байна гэсэн ийм ойлголттой байсан. За тэгсэн чинь нөгөө грекчүүдэд энэ зан ааш бол айгүй хэцүү болсон. Грек хүмүүсийг одоо та нар Америк киног үздэг шнэ. Тэгэхээр грекчүүд одоо тэр нэг Ахиллес баатар гэдэг байдаг. Грекчүүдийн хувьд бол нэг тийм юу байгаа. Нэг ойлголт байсан. Аратай гэдэг. Тэрний юу гэхээр грекчүүд тухайн үеийн грекчүүд эрд зориг, нэр төр. За тэгээд нөгөөх нь юу лээ? Хүч чадал гэсэн ийм 3 зүйлийг шүтдэг. Тэгээд кинонд харах юм бол тэгдэг шүү дээ. Та Трой гэх кино үзчихсэн үү? Ахиллес баатарт. Ирээд за хэдүүлээ те алтмгийн төлөө байлдаг ч үгүй гэдэг. Харин чи нэр төрийн төлөө байлдаг. Чи тийм үрд чиний нэр домог болон үлдэх болно гэхээр явдаг штэ. Нэг грекчүүдийн хувьд болохоор ер нь энэ айгүй чухал. Тийм болохоор тэд нар би хэрвээ эр зөрөгтэй те нэр төртөө за ялалтай байх юм бол энийг шүтнэ. Харин эсрэгээр нөө даруй байдал гэх юм уу те. Тийм нэг ер нь үзэн яддаг. За хэдүүлээ асууя л да даруй байдал гэдэг. Чиний хувьд юу гэж бодож чинь та нарын хувьд те даруй байдал. Чи өөр нь өөрийгөө даруй гэж хэлэх үү? Ер нь даруй байдал дуртай юу? Дургүй юу? Би ийм байсан маа. Намаа ингээд би чи багадаа нэг тийм айгу дуугаа хөхт байсан.
Би танарт хэлж ирсэн. Би ч гэртээ байхдаа ингээд чимээг хамраа хосууждаг. Сон тийм хөвцсөн. Тэнгүүд ингээд манай одоо нэг та нараа ээж нар чинь ээж нар уулзахаа яадаг л хүүхдүүд ярьдаг те. Тэгэл манай ээж нь найз нар орж ирэл ярина. Тэгэл тэгэхээр намайг ярь. Танай ээж ёстой амар ямаа хөрх юм өрөөрөө тэгэл ингээд тэ хамар мавраа ухаа ингээд гэрээ ороосноос гарахгүй ёстой нэг амар хүүхдтэй гэл. Айгу даваахан гэж яриад байхгүй. Тэгсэн өөрсдөө хүүхдүүд нь айгу хил одоо нэг айгу гадуур дотор явдаг те. Хөдөлгөөнтэй. Тэгээд миний хувьд болохоор юу гэж ойлгосон гэхээр ер нь даруй байдал надад айгу муухай санагдчихсан. Намайг хүн болгон өөстө мөрөөрийн амтл гэдэг хараа айгу муухай санагдав. Би ер нь ийм байхад байлна. Одоо би яг тэднэртэй адилхан те. Гадуур дотор яваад хамраа гэртээ хамраа ухаа суугаад тахгүй гадуур явъя ч гэдэг. Тэгэхээр Израильд юу грекчүүдийн хувьд даруй байдал гэдэг бол ерөөсөө боолын сэтгэлгээ. Энэ бол амжилтгүй байдлын энэ бол ерөөсөө хамгийн номоо байдал гэж үздэг байсан байхгүй. Хамгийн номоо хүн. Тийм учраас одоо энэ Паул ингээд за хэдүүлээ би эндээ даруй бай гэх юм бол грекчүүд энэ бол хүлээж авах хэцүү. Зан чанар нь одоо энэ тий Эфес номдэр бичсэнтэй адилхан. Тэгэхээр нөгөө сая би хэлсэндээ нөгөө юу нэгдмэл байх гэдэг ер нь яг юунд хэрэгтэй юм бэ тэгвэл яагаад бид нар нэгдмэл байх гэдэг вэ? Зүгээр магадгүй израильчууд чиг зүгээр зан үйл хийгээд те цуглаан дээр хаяа нэг ирээ за хэдүүлээ нэг магтан дууд болчих. Заавал бид нар биеийн том мэдлээд авах шаардлагагүй. Нэг библ нэг нөхөр яажлээд за нэг сонсож чинь. Нэг залбирч тэгээд болоо. Ингээ явж болно шүү дээ уг нь бол. Тэгтлэнд яагаад бие биендээ даруй хандаараа дүлгөөн байгаараа амар тайвны холбоосыг хадгалаарай гэдэг байгаа бай гэхлээрээ нэгдүгürt чуулган гэдэг бол одоо нөгөө израильчуудах шиг нэг зан үйл хийдэг зүгээр нэг тийм сүм бол биш болж байгаа тийм. Нэг ганд дээр очиад хүрд эргүүлээд нэг зуулаасаа гал зуулын 25 15-нд нэг мөнгө төлөөд нэг хэдэн ном уншуулцдаг газар биш. Харин энийг юу гэж бодлоо Христийн бие учраас бид нар бие биендээ эрхтэн Коринт номдэр илүү тодорхой бичсэн тийм. Тэгээд бид нар нэгдмэл байж одоо бие биендээ ингэж юу вэ гэхээр бид нар нэгдмэл байснараа нэгдүгürt бид нар өсдөг. За өсөлт гэдэг маань юу гэхээр одоо сүүлийн үед нөх яриад байгаа шүү дээ. За бид нар би дараагийн шатанд хүрмээр байна гэл. Одоо хүн болгонтэй коучлуулаад юу гэлээ биеэ уралж байна, сэтгэлээ уралж байна, царайгаа уралж байна, юу уралж урлаад хамтдаггүй тий. Яг төрөнтэй адилхан бид нар чуулган гэдэг бол ингээд шат шатаар өсөж явах хэрэгтэй. Одоо юу гэдэг хөгжиж явах хэрэгтэй. Тэхийн тулд бидэрт харилцаатай харилцаанд орноо. Ярилцах нь байна тий. Би энийг урамшуулт босгох нь. Тэгээ Эфес номдор цааш юу гэж хэлсэн гэхээр энд нөгөө нэг түрүүний хэлсэн нэг дуудлага. Заримыг нь багш, заримыг нь илч. Тэгээ Коринт номдор бүр хэлсэн ба тий. Бид нар бие биендээ энэ бэлэг авяасаар ингэ үйлчлдэг тэгснээрээ хамтдаа өсдөг. Одоо төлөвшиж, зан чанарын хувьд, мэдлэгийн хувьд, сүнслэг байдлын хувьд бүх талаараа өсдөг. Тэгэхээр тулд ер нь юу хэрэгтэй гэж бодож байна. Биднэрт харилцахад зан ааш хэрэгтэй тийм үү? Та нар нэг аюу өнгөө сагсан хүний ээжүүд удаан байж чаддаг уу? Хэцүү тий. Гээл нэг амар савсганаал нэг ингээл бүхэлд үсрээл өнгөрөөл тэгэл нэг ингээл хүн болгоно ингээл ингэж яраач болно ингээл ийм хүний ээжүүд хүн ер нь байх хэцүү дээ. Тэгэхээр энд их хэлж байгаа. Та нар бие биендээ эхлээд даруй байх хэрэгтэй. Гэхдээ энэ Библийн даруй байдал гэдэг байгаа нь номоо байдлыг хэлээгүй. Нэгдүгээр айгүй юу хэлж байгаа гэхээр дуулууртай байдлыг хэлж байгаа. Ер нь дуулууртай байх хэрэгтэй. Тэгвэл юу дуулууртай байх юм бэ? Бид бурханд танд бурханд итгэж байгаа бах те итгэж байгаа. Дуулууртай байдлын гол шалгуур бол биш даруй байдлын гол шалгуур бол дуулууртай байх. Бурхны хуулийг та нар уншихад та нар юу гэдэг вэ? Хүн хаал гэсэн юм байдгүй. Гараа тамхи тат. Шоувод харт одоо юм хом бүх юмыг тэгж ярьдгүй те харин юу гэдэг вэ? Эцэгхээ хүндэл. Намааг хүндэл. Бусдыгаа хайрл. Тэ хичээнгүй зүтгэлтэй байна гэдэг. Тэр энд дуулууртай байснараа бид нар яах вэ гэх юм бол дуулууртай байдал нь бурхны ивэлийг авах гол нэг юм байна. Бурхан өөрөө дуулууртай даруй хүнийг юрөөдөг. Тэгээ бид нар те бурхны юм ингээ даалгавартай сагсуу байгаа дээ болохгүй. Хоёрдугаар чуулганыхаа ахлагч пастор гэж бодож байгаа хүндээ бас дуулууртай хандах хэрэгтэй. Тэр хүн мэдээж бид нэрийг орой хэлэл пяв дискоти шөнөөрөө юу гэдгийг те одоо хоёул хамт нийлээ хулгай хий гэж хинч ярихгүй шүү дээ. Яг гэвэл бид нар зөв зүйлд дуулууртай байснараа эргээд хинт хэрэгтэй гэхлээр бидэрт ашигтай байхгүй. Бидэрт ашигтай.
За бас нэг зүйл байгаа энэ дүлгэн байдал гэдэг. За энийг юу гэж хэлж байгаа гэх юм бол төлөв төвшин. Таны гоё юм төлөв төвшин дуртай байсан тий. Ер нь одоо сүүлийн бүхний нийгэм дээр бүгдийг төлөвшлийг хэлж байна. Сэтгэл зүйн төлөвшил. Төлөв төвшин. Надад нэг юм тохиолдчихсон. Тэрний юу гэхээр ер нь энэ яг энэ үгийн гол утга нь юу гэвэл одоо би ингээд жишээ нь би хичнээн хүч чадалтай, эрх мэдэлтэй байлаа ч гэсэн яг тэрийг ашиглаж хин нэг одоо сөргөөл те төвчөөд өнгөрөх юм дээр ингээд дайраад авахгүйгээр ерөөхдөө төвчээртэй хүлээцтэй хандна гэсэн утгатай байхгүй. Нэг Америк өндөр гардаг штэ амар лаг хүч чадалтай баатар. Тэгээд хүмүүс ирээл ингээд үдээл идэг те. Гэхдээ нөө чи ингээд тайван хүлээцтэй ингээд өмрөөгөр идэг штэ. Гэхдээ яг ясан дээр зүгээр тэр нэг няслахад үхэхээр хүч чадалтай эсвэл нэг залгахад тэр хинч болохоор байхгүй. Тэг Америк өндөр энийг айгу зарим талаар их харуулдаг. Тэгэхээр бидний яг харилцаанд донд ийм байх хэрэгтэй гэнэ. Тэгэхгүй бол айгүй хэцүү үстэй тийм нэг юм өнгөрөхгүй нэг юм алдаан дээр нь ч юм уу нэг үгийн дээр нь эсвэл нэг хүний нэг жоохон тийм хүн бид нар чинь ингээ алдаж оноол явдаг шүү дээ хил хаман дээр эсвэл гадуур дотор за одоо цуглаанс өөр газар ингээ явж байгаа заримдаа цуглаанх би нэг хардаг өөдөг чинь ингээ хүн амьтад хэрэлдсэн ч юм уу явж идэг тэгэхээр пүү юм юу вэ надад тэгжээс ах нэг удаа ингээ нөө одоо машин барихаар машины зам хөдөлгөөнд ордог гэдэг шүү дээ ингээл нэг уулзуудаа гарах гад яг ингээ яадаг байхгүй. Тэгэл одоо жолооч төрөнд мэдчихэж байгаа доо эхлээ сигналаараа хэлдэг байхгүй. Чанга дараад урт дараад тэгэл нэг цагаан юутай битээр яг ингээл. Тэгээ сүүлдээ нөгөө яг одоо өөрийгөө л ярьж байна те. Нэг шөсөө өсчүүлээ. Цонхоо онгоолгоод өстө чим юм өгсөн чи. Хоёул ингээл чим юм өгсөн чи нөө чинь нэг бас нэг цуглаанд үйлчлдэг нөхөр байхгүй. Хоёул би нагаас гад ингээд байдалд ороод бантаад үдгтийн нэс амар юм бил шүү дээ. Тэгснээ шууд нөө цонхоо ангуудаа нөгөө яг уулзрал хоёлоо орохгүй байгаа байхгүй. Бантаа зогсоод нөгөө өөр машин араас сигналдаад тэгээд энэнийг одоо юу гэж хэлэх гээд байгаа гэхээр зүгээр тэр тий хэрэг би зүгээр нэг жоох ингээд нэг 2 секунд ч юм уу чимээгүй өнгөрцөн болвол одоо тий тэрийг асуудыг шийдэх байсан чинь хоёлоо би энийг хараад ингээд баларж байгаа байхгүй. Тэгэхээр энэнийг юу гэж Паул юу гэж хэлсэн гэхээр юм жон хүлээцтэй тий хичнээн чи ингэж хүч чадалтай одоо их мэдэлтэй байлаа ч гэсэн хүлээцтэй тайван ханд тэгснээрээ одоо нөгөө ийм нэгдлийг хадгалдаг юм байна л да. Тэгэхээр хэдүүлээ бодъё л да цуглаанд ирэхэд те хэрвээ цуглаанд ирэхэд баахан шүүрт байвал яах вэ? Чамаг ярингүүт л өө чи одоо ийм те одоо ийм богинохон юм өмссөн байна ч гэдэг юм аа чи итгэж хүн бий юм тийм. Тэгвэл ер нь цуглаанд хүн байх уу? Байхгүй шүү дээ. Тэлээл. Эсвэл тэнд ховж байгаад байл яах вэ? Байдгал та ингээл одоо ингээл нэг амьдрал дээр те цуглаан нэг очоо яасны дараа заримдаа ингээ бидний өнгөрсөн амьдралыг яриад байдаг шүү дээ. Нүүрэн дээр хайртай шүү, ийм тийм гэсэн цагаар наач. Урд нь тэгсэн гэсэн. Ингээд эхлэх үед нөгөө ийм нэгдэл гэдэг зүйл маань нэгэнт энэ юу вэ гэх юм бол заримдаа итгэгчнэр яадаг гэхээр цуглаан ийм нэгдэлтэй байсан зүгээр залбираа суугаад байдаг. За бид нарыг зөв хүчтэй болгоорой, ийм нэгдэлтэй байлгаарай. Гэтэл энэ Эфес номон дээр хэлж байгаа нь юу гэхээр биднийг бурхан ийм нэгдэлтэй байлгах бүх сүнслэг зүйлсээр хангацсан. Яг гэвэл бид нарыг бүгднийг одоо тий аварцсан бүгдэнд нь адилхан сүнс өгсөн, адилхан одоо өв хөнг статус өгсөн. Харин тэр ийм нэгдлийг яах ёстой вэ гэвэл хадгалж авч явах үүрэг нь биднэрт байгаа байхгүй. Тэрний үгээр саний хэлсэн тэр зан ааш, зан чанар. Тэр энэ зан чанар бол зүгээр залбираад ингээд заримдаа автоматар ингээд хүмүүс тэгж боддолтой итгэгчнэр. Би итгэгч болоо залбирангуут би ингээд уурлахаа болцсон байх хэрэгтэй. Одоо жишээ нь юу гэдэг нь бөөн уурлахаар асуулгарангуут л ягаад ч юм цаанаасаа би ингээд уурлахаа болцсон байх ёстой юм шиг бодоод байдаг байхгүй. Гэтэл Библийг харахаар ерөөсөө тийм биш байгаад. Энийг бид нэр аягүй ойлгох хэрэгтэй мөн гэж би боддог. Тэрний үг гэх юм бол энийг юу гэж хэлсэн гэхээр энэ бол хөгжүүлэх ёстой чадвар. За мэдээж биднэрт тэр одоо зан чанарыг бий болгох хүч боломжийг нь бурхан өгж байгаа. Гэхдээ тэрийг өөрөө болгож өөртөө хөгжүүлж авч явах нь бидний асуудал. Тийм учраас энэ Паул хэлж байгаа. Төвчээртэй хам байдаг байхгүй. Хэрвээ бид нар тийм бэ одоо тий төвчих шаардлагагүй цаанаасаа уур уцааргүй болцсон байвал бүртгэж хэлэхгүй шүү дээ. Чи төвчих ёстой. Чи дүлгөөн байх ёстой, даруу байх ёстой. За энэ үед цуглаанд юу вэ гэхээр ивэт харилцаа гэж ярьдаг. Одоо нөгөө эрүүл аюулгүй орчин гэж ярьдаг шүү дээ сүүлийн үед. Сургууль тийм байх ёстой, ажил тийм байх ёстой гэж ярьдаг. Яг энэ Эфес номонд байгаа санаа тэгж байгаа. Хэрвээ тэгэх юм бол чуулган эрүүл аюулгүй орчин бий болно. Тэнд хүмүүс ирээд тэ сүнсний хувьд амардаг, тайвширдаг, босдог байна. Тэгэхгүй хэрвээ ингэж бид нар ийм нэглийг хадгалахгүй байх юм бол Коринт чуулган дээр гардаг шиг чи тий хоол унднаас болоод бие нэг өмсөж зүүснээс нь нийгмийн гарал угсаа гарна царай зүс бүдүүн тарган одоо хөгшин залуу юу байдгийг тийм юмар нь
шүүнэ. Тэгэхгүй тулд яах ёстой вэ гэхээр энэ Паулын хэлсэн ийм зам чанаруудыг бид нэр өөрсдөө хичээж ив зэгдлийг бид нар авч явах ёстой шүү гэж хэлж байгаа. За тэгвэл ийм нэгдлэг авч явхад бас ийм асуудал гардаг. Зарим хүн хичээгээд байдаг цуглаан дотор те. Зарим нь ингээд айгүй ингээд за яах вэ гэдэг үүрэг. Зарим нь юус тэгдэггүй. Ийм үед яах вэ гэж бас зарим хүмүүс ярьдаг. Тэгвэл Коринт номон дээр тэр нь байгаа. Хэрвээ чамд тийм төлөвштэй дүлгөөн байж чадаад чи даруй байж чадаад ийм нэгдлийг хадгалж чадж байгаа бол чи хүчтэй хүн байна гэж хэлж байгаа. Библи бол. Чи хүчрэх хүн байна. Харин тэгж чадахгүй байгаа хүнийг бид нар яах ёстой вэ гэх юм бол нөө төвчж өнгөөгөөд тэр хүнийг засаж залруулах ёстой. Гэхдээ ер нь бол хүн ингээд за би бол ингээд заримдаа шөрсөө өсчүүлээд одоо үнэнгээл хэлээ те хэрэлдэж уралдаал явдаг л да. Чи одоо итгэвч хүн. Ягаад гэвэл би болоогүй хүн байхгүй. Тэрний дараа гой байдгүй хүмүүстэй ярилцсны дараа гой байдгүй шүү дээ. Амар өөрөөсөө ичдэгтэй амар хэцүү сэтгэл. Ялангуяа итгэвч хүмүүс бол аюу хэцүү болдог. Энэ үед бидний арга зам юу гэвэл Бурхны өмнө очиод за би яг те одоо би бол юуг залбирдаг гэхээр нөгөө уулзар дээр очлаа. Дахиад сигналаараа хэрэлдэж эхлээд дараагийн шатнд орохоос өмнө за Бурхан те би бол бас л ихэнх тэнийг амтэн шүү дээ. Аюул цонхоо гоо ваа гэ дахиад ингэсэн чи дахиад нэг хүнтэй яаж магадгүй учраас тэрнээс өмнө залбирна. Бурхан намайг те дүлгөөн байхад туслаач. Дараа байхад энийг төвчж харахад туслаач. Ингэх үед Бурхан хүчийг өгнө. Нөгөө талаараа бид нэг байн хийгээд ангууд сүултээ энэ бол ястай харин жинхэнэ баталгаа байлгад өөр багаар хүмүүс сайжраад эхэлнэ. Яг тэр үедээ эхлэн ингээ ялгаж байгаа юм санагддаг байсан. Эхэнд нь одоо би бүр одоо үнэнгээ хэлээ. Яг өөрийгөө л муулаад байна л да. Үн болж нэг үе тий. Заримдаа би хүнтэй хэрэлт үгээ бэлдэх гэсэн юм. Цуглаан хүмүүс тэр үе тэгж хэлэх байж. За дараа дахиад тэх юм бол чим өөрөө ийм тиймээ хэлнэ шүү гээл тий. Хүн аяа тэгдэг шүү дээ. Мэдгүй та нар яа тэгдэггүй. Би бол тэгдэг баг. Тэгдэг байсан чинь багаар болоод эхэлж байгаа байхгүй. Яг тэгвэл тэр чинь тий ариун сүнс ажил чинь би өөрөө бас тийм баймаар байгаа байхгүй хин ч гэсэн тий. Одоо гадуур чинь нөгөө пранк гэдэг юм их болсон шүү дээ. Тэг би хаяа бодох нөгөө сүнсээ өсвүүлж байгаа пранк мөрчвэдээ их баяраа тий. Нэг хүн ингээ заа нэг хөөхий төвчээртэй байна гэсэн чи нөгөө чи байхгүй чи надад дараа янз янз юм хэлж байгаа дэ бичлэгэнд ороод энэ гэдэг тэгвэл тэгээд одоо энэ ч гэсэн энэ гоо биз. Чи ядарч бас тэрийг бодоод байгаа. А гэхдээ миний дотор юу вэ гэвэл ямар ч хүн өөрийгөө сайхнаар мэдрэхийг хүсдэг. Гоёор мэдрэхийг хүсдэг. Энэ үед ер нь бол Библи юу гэж хэлж байгаа вэ гэхээр энэ зам чанд гэдэг зүйл бол заах бай зарим хүмүүс ингээд нөгөө арх дарс бузар одоо муу зуршлаасаа залбираад чөлөөлөгчдөг. Гэхдээ бид нар зам наашаас тэгж чөлөөлөгдөхгүй. Зарим хүмүүс тэгж боддог. За би ингээд ууралдаг юм та аваад өгөөч гэж залбираад байдаг. Тэгэхдээ Библиэлд болохоор зам нааш бол тэгж юугаар яахгүй. Харин энэ бол би өөрөө Бурхантай хамтарч хийж тэ өөрийгөө сахилгажуулж өөрөөрөө төвчж ингэж өөртөө сулгах чадвар хөгжүүлэх зүйл шүү гэдгийг энэ одоо Библиэлд бас хэлж байгаа. За тэгээ миний ерөнхийдөө хуваалцах зүйл юм гэхээр бид нар юу гэхээр итгэгчид бидний нэг гол дуудлага бол бид нар нэгдмэл байх дуудлагатай. Нэгдмэл байхын тулд биднэрт зам чанар хэрэгтэй шүү. Тэгээд бид нар нэгдэл байснараа яах вэ гэх юм бол тэр чуулган яг бидний хүссэн шиг өсөж эхэлнэ. Бүх хүмүүс чуулганыг эрүүл хүчтэй байгаасаа тий. Гой биелэг авьяас нь ундарсан ариун сүнсний одоо тослогоо ийм байгаасаа гэж үздэг. Гэтэл нэг том одоо тэрийг авах нэг болцол гэж ярих юм уу та тийм нэг шаардлага нь юу гэхээр бид нар нэгдмэл байдлыг бид нар өөрсдөө хадгалах ёстой шүү тийм. Тэгэхээр бүгдээрээ тэр тал дээр бас анхаараарай. Тэгээд өөрлөгөө хандаад дүлгөөн зан, даруй байдал, тэгээд ивэт харилцаа тэрийг яагаасаа гэж хүсэж байна. Тэгээд яг хөө тэр шүүлт мүлтэн дээр одоо тийм шүүхийн танхимдаа байна үз. За тэр хоорондоо уралцаж тэмцэлтэй дийдэг нь одоо тэр спорт заалмааландаа байна. Царин чуулганд амар амгалан ийм нэгдэл байгаасаа гэж үзэж. Тэгэхээр итгэвч нэг болгон энийг хадгалах үүрэгтэй дуудахтай учраас энийг бас бодоосоо гэж хүсээд нэг иймэрхүү үгийг та бүхэндээ товчхон хуваалцлаа. Хоёр хамтдаа бүгдээрээ залбираад дуусгая. Тэгээ залбирахдаа яг өөр хотлоо залбирая. Тэгээд танд ямар зан чанар дутагдчих чинь те бид нарт бас өөртөө дургу юм байдаг шүү дээ. Миний би л ингээд заримдаа өөрийнхөө төвчээргүй зан чанартай айгуу дургу чи нэг жоохон төвччихгүй бүгд тэрний хотлоо залбираад тэгээд дуусгацгаая. Аллаа.
Эзэн би таны өмнөрөө залбирч байна. Тэгээ залбирахдаа та бид нарыг нэгдмэл байхаар чуулганыг өөрийн бие гэж дуудахдаа та аль хэзээ бид нарыг нэгдмэл нэг болгосон. Харин нэгдмэл байдыг хадгалж авч явхад биднэрт эзэн минь хэрэгтэй зан чанарууд, ер нь зан чанар харилцааг зан чанар хэрэгтэй. Тэгэхээр та бидний зан чанарыг мэдж байгаа. Яг хувь хүн намайг миний юун дээр алддаг, би хэр төвчээртэй вэ, даруу вэ, дүлгөөн бэ, ямар вэ гэдгийг та мэдж байгаа. Заримдаа эзэн минь би хүмүүстэй эвтэй байхаасаа илүүгээр одоо нэг тийм хагард авчирдаг тийм зан чанарч би заримдаа гаргадаг. Гэхдээ бурхан минь би үнэхээр яг ийм нийтлэг тогтоодог, бусдтайгаа эвтэй, найртай, бусдад сайхан сэтгэл төрүүлдэг баймаар байна. Харин та миний тэр сул дорой зан чанарыг хараад тэгээ биднийг өөрчилж өгөрэй. Гэхдээ энэ нэг удаагийн залбирлаар биш, бурхан минь өдөр бүр таны өмнө суугаад энэ дээрээ ажилладаг байхад анхаардаг байхад та туслаараа. Тэгээ тэр үед та бидэнд хүч чадлыг өгөөрэй гэж гуйж байна. Тэгээ би яг энэ одоо бас эхлэлийн хуваалцаж чуулганы хатлаа залбирч байна. Эзэн минь энэ чуулган үнэхээр нэгдэл дотор ариун сүнсний бэлэг авиасаар бялхсан, хүч чадлаар гэрэлтсэн, таныг хүчтэйгээр одоо гэрчилсэн тийм чуулган байхад туслаараа гэж гуйж байна. Танд бүх алдрыг өргөж байна. Тэгээд намайг үнэхээр гололгүйгээр, намайг хаялгүйгээр өдөр бүр надад нэгүүлсэнгүй ханддаг тань талархлаа өргөж эзэн Есүсийн нэрээр залбираа. Амен.